Гост. Сайн мэдгүй байна. Сонсож байгаа юм. Сонсож байсан. Тэгээ эрэгтэй хүмүүс ч гэсэн тэр вакцины хамрагдвал их зүг байх. Мэдгүй байна. За наадах чи нөгөө урмаа үзүүний хадрыг нэрлээд идэг баха. Яхахгүй энэ талаар судлах хэрэгтэй. Ившүүлэх хэрэгтэй. Уриалах хэрэгтэй. Тэр тусмаа бүр сургуулийн наснаас нэгэлж уриалвал илүү үр дүнтэй байх гэж бодож байна. Мэдгүй. Сонсож байгаагүй. Сонсоогүй. Үгүй сонсоогүй. Хүний папиллома вирус нь дэлхийд даяар хамгийн түгээмэл тохиолддог арьс савст төрөх болон бэлгийн замаар дамждаг вирус юм. Өвчин үүсгэгч папиллома вирусын 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим хэв шинж нь хүний өвчлөл үүсгэдэг бөгөөд 6 төрлийн хорт хавдар үүсгэнэ. Эдгээрээс умаа хүзүүний хавдар болон бэлгийн өв ургацаг үүсгэдэг нь хамгийн түгээмэл тохиолддог. Энэхүү вирусээс хамгаалах хамгийн найдвартай арга бол хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцин юм. Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу хүний папиллома вирусын эсрэг вакциныг дархлаажуулалтын үндэсний тавлалт оруулан 2024 оноос хийж байна. Манай улсад Америкийн нэгдсэн улсад үйлдвэрсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аль бие усны гэрчилгээтэй хүний папиллома вирусын 6, 11, 16, 18 хэв шинжүүдээс хамгаалах 4 цэнт Gardasil вакциныг хэрэглэж байна.